Та хеликобактертай ухаалгаар харьцаж чадах юм бол түүнийг аюулгүй болгох амархан. За хеликобактер бол өөрөө энгийн нэг бактери биш. Хеликобактер ямар нэг аюул тулгарлаа гэхэд амьд үлдэх, өөрийгөө хамгаалах маш нарийн хамгаалалтын стратеги ашигладаг. За сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаанууд дээр хеликобактер өөрийгөө үндсэндээ хамгаалдаг хоёр төрлийн аргыг түлхүү хэрэгэлдэг гэдг нь тогтоогдсон. За нэг нь болохоор юу вэ гэхээр өөрийгөө хүрээлүүлээд ийм наалдамхай хамгаалалтын бүрхүүл буюу биохайлсыг бол үүсгэдэг. За ингэснээрээ таны уусан ийм тухайлбал та одоо хеликобактер устгах зорилгоор уусан антибиотик байлаа гэж бодоход тэр антибиотик нь тэр биохайлсан дотор бүрэн нэвтэрч ороод үйлчлэх нөлөөгөө үзүүлэх нь суларчдаг. За энэс болоод эмийн эмчилгээний үр дүн буурдаг. Тэгэхээр антибиотик уусан ч гэсэндээ бактери өөрийгөө одоо хамгаалдаг тийм ээ бамбаан ард нуугдчаад тэгээд удаан хугацаанд амьд үлдэж чаддаг юм байна. За энээс болоод ядгүй гэхээр хотоодны өвчлөлүүд архагчдаг, дахин сэтэрч байдаг. Тэгэхээр энэ бол нэг шалтгаан болж байдаг. За таны биед ямар нэгэн эмгэг төрүүлэгчтэй өвчин үүсгэгч ороод ирлээ гэхэд түүний эсрэг таны бие дархлааныхаа эсүүдийг илгээдэг. За тэр хэсэгтэр дархлааны эсүүд хурж очиод устгах юм үүрэгтэй. Гэтэл нөгөө биохайлснаас болоод дархлааны эсүүдийн үйлчлэл нь буурчдаг. За ингэж бол бактери өөрийгөө хамгаалдаг. Ер нь ганцхан хеликобактерч биш, маш олон төрлийн бактериуд ийм өөрийгөө хамгаалдаг системтэй байдаг. За дараагийн нэг хамгаалалт нь болохоор юу гэдэг вэ гэхээр за одоо жишээ нь ходоодоо та 50 байлгаж байгаа тохиолдолд ямар нэг одоо аюул занал хийлэл мэдрүүлээгүй тохиолдолд та эм бэлтгэл тийм ээ антибиотик ч юм уу ямар нэгэн ходоодны эм бэлтгэл хэрэглээгүй үед хеликобактер 50 нөхцөлтэй бол спираль буюу мушка хэлбэртэй байдаг. За энэ үед бол маш идэвхтэй хөдлөөд, үржиж олшроод тийм ээ байж идэг. Ямар нэгэн байдлаар одоо бактерийн хувьд шүү дээ. Аюул тулгарлаа гэж үзэх юм бол жишээлбэл та стрессдэх юм уу? Эсвэл удаан хугацаагаар үл сүлэн явах ч юм уу? Эсвэл та антибиотик уулаа гэхэд яадгүйхээр бактери өөрийгөө хамгаалах зорилгоор нөгөө одоо мушка хэлбэрээсээ бөмбөлөг шиг ийм хэлбэрт орчдөг. За ийм хэлбэрт орцсон юм чи мэдээж хөдөлгөөн нь удаашрна. Бактерийн бодисын солилцоо нь маш удаан болоод тэгээд энэ нь юунд нөлөөлдөг вэ гэхээр хэрэгэлсэн эм болох одоо жишээ нь антибиотик уулаа гэхэд тэр антибиотикт мэдрэг байдал нь бүр унцдаг, буурчдаг. Тэгээд ерөнхийдөө бол хеликобактер идэвхгүй ийм унтаа хэлбэр рүүгээ шилжчихдэг. Та эм уулаач тэр эмийн үйлчлэл бол бараг хүрэхгүй, үйлчлэгээ бол үзүүлэхгүй гэсэн үг. За тэгэхээр бид нар антибиотикийг яах гэж ууж юм гэхээр жишээ нь амгцлынийг уулаа тийм. Таны улсан тэр антибиотик хеликобактерийн эсийг нь тийм ээ задлах үүргийг бол гүйцэтгэж яадаг. Гэтэл хэрвээ ийм унтаа байдалд орчихсон нөгөө бөмбөлөг гэж хэлээд байгаа тийм хэлбэртээ орчих юм бол энэ тэр гадна талын бүрхүүлийг нь задлах энэ антибиотикийн нөлөө бол бараг байхгүй болчихно гэсэн үг. За тэгэхээр энэ үед нь хүмүүс их хэмжээгээр одоо юу яадаг вэ гэхээр шинжилгээ өгдөг. Өөрөөр хэлбэл хеликогийн эсрэг юм уучингуудаа очиод шинжилгээ өгчдөг. Яг ийм үедээ хэрвээ хеликобактерийн одоо янз бүрийн илрүүлэх шинжилгээнүүдээ жишээл амьсгалын сорил байгаа өтгөний эсрэг төрөгчийг үзүүлэхэд ерөнхийдөө хариун сүрэг гарах магадлал маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл таныг бактеригүй болчлоо, өөрөөр хэлбэл бактери чинь хэвийн хэмжээнд орчлоо ч гэдэг юм уу, ийм хуурамч хариу тань сонсох магадлал өндөр. Яагаад вэ гэхээр хеликобактерийн эсрэг тийм ээ эм уугаад уух үед бол юу болох вэ гэхээр тэр мэдээж тодорхой хэмжээгээр тэр бактери чинь өөрөө идэвхгүй байдал руугаа орж өөрийгөө хамгаалах гэж амьд үлдэх гэж ийм спираль байдал тийм ээ мушка байдлаасаа тийм бөмбөлөг хэлбэр рүүгээ орчихсон байгаа. За энэ үед нь та дөнгөж эм ууж дуусангуудаа шинжилгээ өгөх юм бол тэр шинжилгээ одоо унтаа хэлбэрт орсноосоо болоод бактеригүй гэж ийм хариултаа сонсох гэдэг шүү дээ. Гэтэл тэр бактери чинь бол идэвхгүй байдалд орчихсон байгаа. Амьд байгаа, амьд хിവэрэ байгаа. Тэгээд та эмээ зогсоогоод хэсэг хугацааны дараа дахиад нэг явж байгаад тийм ээ шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарах магадлалтай. Тэгэнгүүт яадгүй вэхээр би уг нь эм уугаад устсан дахиад халдвар авчлаа гэж хүмүүс эндүрдэг. Тэгэхээр хизээ шинжилгээ өгөх гэхээр ер нь бол та хеликобактерийн эсрэг эмийн эмчилгээ хийх гэсэн бол антибиотик уусан бол эм ууж дууснаас хойш 4-6 7 хоногийн дараа шинжилгээ өгчөөж яг одоо таны хариу зөв гарна гэсэн үг.
За тэгэхээр би юу хэлж ийн гэхээр ерөнхийдөө хеликобактертай ухаантай харьцна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр нэгдүгээр тэр бактерийг устгах гээд хүчтэй эмээр одоо устгаж оролдохоор тэр бактери ч өөрөө устгахаасаа илүү идэвхгүй байдал руугаа орж өөрийгөө хамгаалчт юм байна. Дээр нь бас энэ бактери ч өөрөө гадна л та тийм биохальстай тэр хальс нь болохоор өөрийг нь одоо им орж үйлчлэхийг нь бол бууруулж байдаг юм байна. Тэгэхээр бид нэр энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэхээр нэг айхтар хүчтэй дотлох гэхээсээ илүү тэр хальсын тийм ээ хамгаалтын тэр давхаргыг нь задлах сэрэг нэвчимтгий болгоход туслах хэрэгтэй. За энэний нэг нь болохоор зүгийн жилий байдаг. Тэгэхээр зүгийн жилий болохоор энэ хеликобактерийн хамгаалалтын биохальсыг нь задлаад нэвчимтгий болгочдөг. Эний үр дүнд яг таны хэрэглэсэн антибиотикуудын үйлчлэл нь сайн болж ирнэ. Өөрөөр хэлбэл тэр бактерийг устгах үйлчлэгийг антибиотик нь бол сайн хийнэ гэсэн. Нөгөө хамгаалалтгүй одоо нүцгэрсэн байгаа үед нь гэсэн үг шүү дээ. Тэр үед нь антибиотик бол маш сайн устгаж байгаа. Дээр нь таны өөрийн дархлааны эсүүд мэдээж ажиллаа хийнэ. Өөрөө тэр хамгаалалтгүй болчихсон үед нь очиод тэр бактерийг устгах ажиллаа бол сайн хийнэ гэсэн үг. За тэгэхээр бид нар давхар бас одоо зүгийн жилийн дээр нэг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр за түрүүн бол биохальсыг задлж өгж гин гэсэн нөгөө талаар болохоор антибиотик гэдээ аваад үзэхэд одоо жишээл амоксилин гэхэд бол нэг л төрлийн химийн нэгдэл байгаа. За клотромицин гэхэд бол нэг л төрлийн химийн нэгдэл байгаа те. Тэрэнд бол маш хурдан антибиотик бол дасал болно. Одоо та жишээ нь таны биед тийм ээ зүгээр би жишээ болгож хэлж байгаа шүү. Сая ширхэг бактери байлаа гэж бодъё. За антибиотик уунгууд 99% нь устдчихлаа. Цаана 1% нь үлдчихлээ гэж бодъё. Тэр 1% нь өөрийгөө хамгаалаад ямар нэгэн идэвхгүй байдлаар ч юм уу, хальсаараа ч юм уу ямар нэгэн байдлаар тийм ээ хамгаалагдаад үлдчихлээ гэж бодъё. Гэтэл дараа нь тэр эмийн үйлчлэгээ таймээ насан туршдаа уухгүй уугаад 14 хоног уугаад ч юм уу дуусчлаа. Тэрний араас ядг вөхөр нөгөө үлдсэн нөгөө 1% ч маш хурдан буцаад нөгөө 1 байсан нь 2 болоод 2 нь 4 болоод ингээд геометри прогрессор буцаад үржээд өсөж штэ. Тэгэхээр тэр үлдсэнд чинь өмнөх нөгөө уусан эмэнтэй ямар байдлаар хариу арга хэмжээ авах вэ гэдэг талаар мэдээлэл авчихсан байдаг учраас дасал болоод дараагийн удаа уухад бол ерөөсөө устдахгүй ийм байдалд хүрдэг. Зүгийн жилийн нэг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр 300 гаруй төрлийн нэгдлүүд байдаг. Тэрэн дотор болохоор одоо биофлавоноид, фенолийн хүчил гээд маш олон идэвхтэй юм нэгдлүүдийг цогцоор нь агуулж яадаг. Тэгэхээр бактери болохоор нөгөө нэг одоо бодистой за тэгээд одоо жишээ нь ангаах ухаанд бидний хэрэгжилж байгаа хеликобактерийн эсрэг эмийн эмчилгээ нэг 3-5 эм байлаа гэж бодоход за тэр хэмжээний эм бэлтгэлтэй бол одоо харьцаж чаддаг мэдээллийн сантай болчлоо шүү дээ. Гэтэл 300 гаруй нэгдлүүдийг бол тэр болгон яаж харьцахаа мэдэхгүй одоо хар үгээр хэлэх юм бол тийм учраас ингээд сааталд орчдөг. Өөрийгөө хамгаалж чадахгүй болоод тэр хамгаалалт сулрахтай зэрэг нөгөө эмийн үйлчлэгээр эсвэл дархлааны системийн үйлчлэгээр одоо тэр бактерийг устгах юм боломжтой. Ингэж бид нар ухаалгаар тэмцэж болно. Тэгэхээр антибиотик болохоор ерөнхийдөө бол цөөхөн үйлчлэгээ үзүүлэх нь давхар хэрвээ та дэмжлэг болоод зүгийн жилийг эмчилгээтэйг хавсраад хэрэглэх юм бол энэ бол олон түвшинд зэрэг нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр миний өнөөдрийн гол өгөх гээд байгаа мессеж нь юу ах вэ гэхээр бактери өөрийгөө хамгаалдаг хамгаалтын тийм бүрхүүл байдаг юм байна. Тэрийг нь болохоор зүгийн жилийн одоо тэр хамгаалтыг нь эвдээд устгаад багсгаад өгчин. За ингэсэн тохиолдолд бол тэр нуугдмал байдлаасаа гараад ил гараад нүцгрээд ингээд гараад ирэхээр тэрийг нь бол одоо нөгөө антибиотик чинь дархлааны эсүүд чинь сайн устгаж чадах нэ. За тэгэхээр хеликобактерийн эмчилгээнд зүгийн жилийг хэрэглээрэй. За тэгэхээр зүгийн жилийг бол бид нэр усан ханд хэлбэр, тосон ханд хэлбэрээр хэрэглүүлж байгаа. За спиртэн ханд хэлбэрээр бол худалдаанд байгаа байх. Тэр бол нэг сайн гэж хэлэхгүй. Ягаад тэгэхээр спирт чинь өөрөө энэ бидний хийх гэж байгаа эмчилгээний сөрөг нөлөө үзүүлнэ. Одоо жишээлбэл хэрвээ та антибиотик ууж байгаа үедээ спиртэн янз бүрийн бэлтгэл хэрэглэх тохиолдолд тэр антибиотикийн үйлчлэгээ маань өөрөө суларчдаг. Тийм учраас та аль болохоор одоо усан болон тосон хандыг хэрэглүүлэх хэвэн байгаа шүү. За тэгээд ийм мэдээллүүдийг та одоо авъя гэх юм бол би ходоод гэдэг тийм ээ ийм нээлттэй групп нээсэн байгаа. Тэр групп дээр мэдээллүүд тавигдж байгаа. Дээр нь тэр группт орж ирсэн хүмүүстэй би өнгөө ийм вебинар явуулаад зумээр уулзалт явуулна. Тэн дээр бол та сонирхсан асуултаа бас асуугаад явж болно. За ингээд удахгүй дараагийнхаа бичлэгээр удахгүй уулзцгаая. Ходоодоо эмгүү ангаад сурцгаая.